Нийслэлийн хүүхдийн 146 дугаар цэцэрлэг нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 280 хүүхдийн хүчин чадалтайгаар ашиглалтад орсон бөгөөд одоо хамран сургах тойргийн 14, 41, 31 дугаар хорооны 780 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлж байна. Тус цэцэрлэг нь эцэг их асран хамгаалагчид олон нийтэд хамтран хүүхдийг зам тээврийн болон болцсошгүй эрсдэл ослоос урьдчилан сэргийлэх олон ажлуудыг хийж байна. Энэ ажлын зорилго нь бага насны хүүхдэд замын хөдөлгөөний тухай энгийн мэдлэгийг олгох, аюул ослын талаарх ойлголтыг нас сэтгэхүйн онцлог тохируулан сургуулийн хөтөлбөрөөр тусган хэрэгжүүлж байна. Эцэг их асран хамгаалагчдын хамтын үүрэг оролцоотой хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, зөвийг хэвшүүлэн яйныг тогтмолжуулан эрсдэлгүй орчин бүрдүүлэх. Эцэг ихтэй хамтран замын хөдөлгөөний танхим байгуулан зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, мэдээллийн цагийг бүлэг тус бүрээр боловсруулан сургалт үйл ажиллагааг явуулж байна. Энэ танхимыг байгуулснаар хүүхдүүд замын тэмдэглэгийг мэдэх, таньж ялгах, дүрм журмыг ойлгож зам тээврийн болцсошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэн зөв дадал хэвшил, харилцаа хандлагатай эргэн болгон төлөвшүүлэхэд үр дүнгээ өгч байна. Хүүхдийг болцсошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, эцэг их асран хамгаалагчид олон нийтэд хамтран цэцэрлэгийн гадаа дотоод орчныг бүрдүүлэн ажилласан. Бага насны хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж, эцэг их асран хамгаалагчид хүүхдтэйгээ хамтран суралцахад зориулан гарын авлага тогтмол хэрэглэгдэхүүнээр хангагдсан. Сургуулийн өмнөх насны хүүхэд эцэг эхчүүд замын хөдөлгөөнд оролцох, зөв дадал олгох, хэвшүүлэх, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийн мэдлэгийг сурчлагад оршино. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг захин болон танхимаар хууль сахиулах их сургуультай хамтран явуулж 580 эцэг их асран хамгаалагчид хамрагдаж 612 ширхэг зөвлөмж зөвлөгөөг тараалаа. Цэцэрлэгийн гашааны орох гарах урд хойд хэсэгт эцэг их асран хамгаалагч хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний соёлтой оролцох осол гэмтлээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх 4 дугаар сарын 10-ны өдөр гар зургийн уралдааныг зохион байгуулж, хүүхэд багш ажиллагсад эцэг эхчүүд идэвхтэй оролцсон нийт 650 бүтээл ирж 95.4% хамрагдлаа. Уралдаанд ирүүлсэн бүтээлийг сургалт үйл ажиллагаанд ашиглан нөлөөллийн ажлуудыг явууллаа. Тухайн цэцэрлэг нь суралцагч нийт хүүхэд багчуудын эцэг их асран хамгаалагч нарт замын хөдөлгөөнд хүүхдийн аюулгүй байдал, эцэг их асран хамгаалагчийн үүрэг сэдэвт сургалтыг хууль сахиулахын их сургуулийн замын хөдөлгөөний танхимтай хамтран зохион байгуулсан. Эрсдэлгүй ирээдүйн хөтөлбөрийн хүрээнд Мег даатгал компанитай хамтран хүүхэд эцэг их асран хамгаалагчдад эрсдлээ сэргийлэх тухай сургалтыг зохион байгууллаа. Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх өдөр 4 дугаар сарын 10-ны өдөр хүүхэд эцэг их асран хамгаалагчид багш ажиллагсад хамтран сурчилгаа уриалга гарган түгээлээ. Энэ ямар тэмдэглэл өгдөө явган хүний арга гарцын тэмдэглэл тийм ээ. Энэ болохоор яасан тэмдэглэл энэ хоёр зургийн ялгаа хэвээр байна. Баян зүрх дүүргийн нийслэлийн тэргүүний 146 дугаар цэцэрлэгийн Жавха баг замын хөдөлгөөний цагаан толгой 22 оны улсын авраг 23-24 оны дүүргийн хошоо авраг багаар тодорлоо. Замын хөдөлгөөнийг цагаан толгой сэдвийн хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэмдэглэгийг мэдэх, амьдралд хэрэгжүүлэх, дадал хэвшлийн хичээл сургалтын үйл ажиллагаагаар эзэмшүүлж байна. Эцэг эхийн дэмжлэг тусалцаатай сургалтын таатай орчин бүрдүүлсэн. Хүүхдийн төлөвшил, нийгмийн хариуцлагатай эргэн болгох замын хөдөлгөөний аюул ослоос сэргийлэх, зорилго бүхий ногоон гэрэл цагаан шугам сургалт үйл ажиллагааг насны ангилал тус бүрээр өдрийн дэглэм тусган явуулж байна. Хүүхдүүд маань замын хөдөлгөөний энгийн дүрм журмыг мэддэг, бусдыг хүндэлдэг,
зөв дадал хэвшилтэй эргэн болгон төлөвшүүлэхэд энэ ажил үр дүнгээ өгч байна. Аригун компанитай хамтран AR технологи 2D анимашн нийт 52 агуулгыг багтаасан замын хөдөлгөөний 88 ширхэгтэй эвлүүлэг пазлыг сургалт үйл ажиллагаанд ашиглан хүүхэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх 8 төрлийн заавар зөвлөмжийг 3D анимашнээр сонирхолтой байдлаар хүлээн авах юм а.